За өнөөдөр мөнгөгүй сайхан амьдрал зөвхөн үлгэрд байдаг гэдэг сэдвээр ярий. За энэ болвол хежээч оройтгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр гэдэг номын дотроос 7 дугаар бүлгийн агуулга байна. За энэ мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр болвол 10 бүлэгтэй бүлэг болгонд нь 10-аас 15 агуулгатай. Ингээд нийлээд 150 орчим мөрөөдөл биелүүлэх арга техникүүд орсон юм байна. За цаашдаа шилдэг ном суугаар мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүрийн агуулгаар цоврал яраануудыг хийн. Тийм учраас нэг ёсон дон энэ мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр болвол сурах бичих гэсэн үг. Гарын авлага. Тэгэхээр шилдэг номыг сонсож байгаа. Өөрөөр хэлбэл хичээл сууж байгаа та бүгд сурах бичих гарын авлага худалдаж авахгүй бол энэ номын агуулга асар олон учраас мэдээж энэгээр бүгдийг ярих боломж байхгүй. Тийм учраас энэ ном та бүгдийн ширээн дээр та бүгдийн цонхон дотор явж явах хэрэгтэй. Нэгдүгээрд миний яриагаа сонсно. Хоёрдугаард бас номон гаргаад уншина. Нэг удаагийн сонссон яриагийг хэд хоногийн дараа мартсан байдаг. Тийм учраас энэ ном ширээн дээр чинь байх юм бол мартсан үедэн гаргаад харж боломжтой. За бас хүн болгон миний яриагийг сонсоод явах боломжгүй. Харин энэ ном нь байх юм бол зөвхөн та өөрөө биш. Танай гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, хүүхдүүд, аав ээж хүртэл гэр бүлэрөө мөрөдлөө биелүүлэх. Улам илүү аж жаргалтай, амжилттай амьдрах ийм боломжтой бол. Тийм учраас энэ шинэ жилээр та бүгд заавал энэ мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр гэдэг номыг аваарай. Найд нөхөд гэр бүлдэн бэлэг болгож өгөөрэй. Энэ бол зүгээр нэг жирийн ном биш. 3 жилийн хугацаа зарч болж уншид тайлбарлсан мянган номын хураангүй юм байна. Тэн дотроос хамгийн шилдэг, хамгийн их амьдрал хэрэгтэй агуулгуудыг хураангуулад нэгтгэхэд оруулчихсан. Ийм гайхамшигтай ном. За өнөөдөр энэ номын 7 дугаар бүлгийн агуулгаас та бүхэнтэйгээ хуваалцъя. За хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр номын 7 дугаар бүлэг. Мөнгөгүй сайхан амьдрал зөвхөн үлгэрдэл оршдог. Санхүүгийн эрхчлөөний дүрм гэсэн ийм гарчтай. За энд бүлэг эхлэх ухаарлаж байгаа юм. Мөнгө бол чамайг чөлөөлөх түлхүүр. Гэхдээ хэрвээ чи түүнээ боол болвол тэр чамайг хориг гинж болно гэж. Мөнгө болвол өөр чинь эрхчлөөг авчирж өгнө. Гэхдээ биш та. Боол нь болж болох. Мөнгөнөө боол болох юм бол тэр өөр их чинь хориг гинж болно гэж юм л да. Тэгэхээр энд болвол мөнгө олох аргийг ярьсан. Хинч байсан мөнгөтэй болж болно. Тэгсэн мөртлөө бучаадс мөнгөнөө боол болж болохгүй. За тэр арга ухаан хийсэн орсон байж байгаа. Нэг хэсэг хүмүүс болвол хагартал, дэлбэртэл баяжаад шунлан гэтрээд мөнгөнөө боол болсон юм байна. Нөгөө нэг хэсэг нь болвол хижээч мөнгө олж чадахгүй, мөнгөнөө төлөө ажиллаад өөрийнхөө амьдралыг амнасаа үрж идэг. Ийм хоёр нөхцөл байдал байж байгаа. Тэгвэл энэс яаж гарах вэ? За энэ орчлын хэсэг дээр хамгийн чухал бас нэг хэлсэн үг нь юу вэ нөхдөж ирэг. Мөнгө байсан ч сэтгэл дүүрэн биш байж болно. Хангалттай чалаа авч байгаа, хангалттай их баян чинэл хүмүүс байж байгаа. Мөнгөтэй байсан ч гэсэн бас сэтгэл дүүрэн биш байна гэж одоо ярддаг. Тэгж ойлгодог хүмүүс байна. Гэтэл биш та. Мөнгө байхгүй үеийнхэн зовлонд бүр тэрнээс хамаагүй. Энийг бид нар бүр амьдралаар мэдж байгаа. Мөнгөтэй хүн илүү их зовдох эсвэл мөнгөгүй хүн илүү их зовдог гэвэл мэдээж мөнгөгүй байх үеийнхэн зовлон тэрнээс хамаагүй. Өвчин байсан үргэлж чадахгүй. Өссөн үнтэйг очиж уулзаж чадахгүй. Мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Тэгэхээр чинь мөнгөгүй байх үеийнхэн зовлон хамаагүй. Тийм учраас мөнгө гэдэг бол өөр аж жаргал биш. Мөнгө аж жаргал мөн үгүй биш. Гэхдээ мөнгө бол өөрийг чинь чөлөөлөх түлхүүр гэж энэ дээр бичсэн байгаа. Эрчлөөтэй болмоор. Чувуу шиг тэнгэрдүүлж нисмээр байна. Тэгвэл чамд юу хэрэгтэй юм? Мөнгө хэрэгтэй. Тэгвэл тэр мөнгийг яаж гартаа оруулж авах вэ? За энийг энэ хижээч оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүрийн 7 дугаар бүлэг дээр ярьсан
7 дугаар бүлэг бол нийт 8 агуулгатай. 1-р нь бол Elon Musk-ийн амбицийн нууц. Elon Musk яга баяжсан. За тэрний тэр нууц. 2-дугаар нь бол санхугаан суйруулдаг санаанд ормгүй алдаанууд. Яга бид нар өр ширэнд ороод ядуу тарчаа амьдраад санхүүгийн суйралд өртөөд байдаг. За энийг жадлан шинжилсэн санаанд ормгүй алдаанууд гэдэг. 3-дугаард нь бол мөнгөний тухай бидний үнэмшдэг худал түүхүүд гэж. Энэ их чухал. Мөнгөний тухай итгэл үнэмшил. Зарим нь зөвөр, зарим нь буруугаар ойлгос орчсон, тийм орчинд өссөн. Энийг оншилсан байна. Сэтгэл ханхлан элвэг баян чинэлэг амьдрэх юм бол энэ мөнгөний талаар гүн ухааныхаа ойлголтыг өөрчлөлтөх гэсэн. За 4-дугаард нь бол санхүүгийн эрхчлэлний 5 төвшин. Бүх хүмүүсэд байна шүү дээ. Ийм 5 төвшин 5 шатлалтай байдаг юм байна. Өнөөдрийн авчхаа орлого амьдралын төвшин жоохон аль шатнд нь байна уу гэдгийг ойлгох гээд тус болно. Ингээд дараагийнхаа шат руу өгсөх. Улам нэг шат айхах. За энэ арга ярьсан байж байгаа. За энэхийн дараа бол 5 дугаар зүйл. Санхүүгийн шин дүрмтэй амьдрал гэж. За өнөөдрөөс эхлээд санхүүгийн шин дүрмтэй амьдрал ормоор. Тэгвэл санхүүгийн шин дүрмтэй амьдрал гэж юм юу байдаг. За энэхийн дараа 6 дугаард нь тэрбумтан бол 21 хоногийн төлөвлөгөө гэж. Төлөвлөгөө байхгүй бол энэ ном өөрийг чинь тэрбумтан болгоно. Тэгвэл энд оруулж ирсэн энэ 21 хоногийн төлөвлөгөөний дагуу явах юм бол өөрийнхөө санхүүгийн талаар гаргаж байгаа бүх алдаануудыг жасаад зөв амьдралын хөвчлөлтэй болоод тэрбумтан болох эхлэл нээгдэнэ. Анхны алхам. За ингээд 7 дугаар хэсэг дээр юу ярьсан бэ гэх юм бол хөдөлмөрөөс бүтээл рүү, бүтээлээс систем рүү орлогоо шатаахуул гэсэн ийм харж байна. Энэ бол их гайхамшигтай. Эхлээд бид нар хөдөлмөрлөх хэрэгтэй. Дараа нь зөвхөн хөдөлмөрлөд болохгүй, тэрийг бүтээл болгох хэрэгтэй. Зөвхөн бүтээл болгоод болох юм ш. Тэрийг дараа нь систем болгох хэрэгтэй. Өөрөө ажилтдаг. Мөнгөний машин гэсэн. Ингиж орлогоо шатаахуулах арга техникийг нь 7 дугаар зүйл дээр бичсэн. За хамгийн сүүлд нь 8 дугаар зүйл дээр нь таны амьдралыг өөрчлөх 10 бизнес санаа гэж. Тэгвэл бид нар чухам юу хийв? Яаж амьдралаа сайжруулах вэ? Тэр тусмаа монголчуудын орчин ахуйн нөхцөлд юу хийж орлогоо нэмэгдүүлэх вэ? Энэ 10 санааг хэлсэн байгаа. Энэ бол асар чухал. Энэ дотроос сонгоод нэгийг хийхэд болно. Тэрийг яаж эхлүүлэх вэ? Яаж гаргааны бизнес болгох вэ? За энийг хүртэл энэ бичсэн байгаа. За ийм учраас энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүрийн 7 дугаар бүлэг. Ийм 8 агуулга. За өнөөдөр бол энэ 8 агуулгын эхнээ 3 зүйлийг ярив. Elon Musk-ийн амбицийн нууц, санхугаан суйруулдаг санаанд ормгүй алдаанууд, мөнгөний тухай биднээ үнэмшдэг худал түүхүүд гэсэн энэ 3 зүйлийг ярив. 7 дугаар бүлгийн 1-р зүйл бол Elon Musk-ийн амбицийн нууц гэж. Бид нар бүгд мэдэж байгаа дэлхийн хамгийн баян чинээд хүн бол Elon Musk. Тэгвэл Elon Musk яаж баяжсан юм? Угаасаа баян байсан уу? Тийм биш. Elon Musk бол өмнөд Африкийн нэг энгийн гэр бүл төрж өссөн эгэл жирийн хүү байсан. Шөнө бүр шинжлэх ухааны уран зөгнөлт ном уншиж, алсын оддын ширтэн мөрөөдөж өнгөрөөдөг байсан. Тэр зүгээр нэг баян болж илүү ханхлан амьдрахыг хүсээгүй. Харин дэлхийг өөрчлөхийг хүссэн юм а гэж. Тэгэж энэ ном эхэлж байгаа. Ингээд Elon Musk ямар амьдралыг даван туулж, яаж өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлсэн талаар бичсэн. За эндээс юугийг ойлгож болох вэ гэдэг зэрэг хэнч байсан Elon Musk шиг баян чинэлэг амьдрах бололцоотой. Гэхдээ зөвхөн мөнгө олохын өөрийнхөө зорилго болгож болохгүй. Elon Musk-ийн хамгийн том бусдаас ялгарх онцлог нь юу байсан бэ гэдэг зэрэг дэлхийг өөрчлөх гэсэн зорилготой байсан. Мөнгө олъё гэсэн биш. Харин дэлхийг өөрчлөхөд энэ мөнгийг багаж болгож хэрэгсэл. Ийм хандлагатай байсан. Тэгвэл тэгж чадсан уу? Чадсан. Чахалгаан машины бүтээс. Хиймэл оюун ухааны бүтээс. Өнөөдөр бид нар маш өргөн хэрэгжилж байгаа. Энэ хиймэл оюун ухааныг Elon Musk бүтээс. Дэлхийг өөрчилсөн. Хиймэл оюун ухаан бий болоод 2-3 жил болж байгаа. Нийгэм төгөөд. Энэ хугацаанд
20 30 2 300 жил 2 3 мянган жил хийж бүтөөгдөж чадаагүй байсан зүйл бүтөөгдөж. Elon Musk хүн төрөлхтнийг Марс руу нүүлэх төлөвлөгөө гаргасан. Тэрний талаар ажиллаж байгаа. Ингээд сансар судлал өгчсөн. Хүн төрөлхтөнд итгэлийг бий болгосон. Ирч хүчийг өгсөн. Ийм байдлаар үнэнхүү баян чинэлэг болъё. Санхүүгийн эрхчлөөнд хүрэх юм болвол бусдын сайн сайхны төлөө нийгмээ өөрчилж, дэлхийг өөрчилж, хүн төрөлхтөнд хөгжил дэвшил авчрыг гэсэн. Ийм сэтэл хүсэл зорилго байна. Энэ чухал. За энэ дээр болвол энэ Elon Musk-ийн зургийг оруулсан. Надад мөнгө хэрэггүй. Надад дэлхийг өөрчлөх боломж хэрэгтэй гэсэн байна. За ингээ энэ хэсгийн төгсгөл дээр болвол тэгвэл та ч гэсэн Elon Musk шиг мөрөдлөн биелүүлж чадна. Мөнгө болвол эрхчлөө. Мөрөөдийг бодиттой болгох хүчрхэг хэрэгслүүлээ гэж. Ингээд энэ зүйл өндөрлж байгаа. За хоёрдугаар зүйл дээр болвол санхугаан суйруулдаг санаанд ормгүй алдаанууд гэж. Мөнгөн менежмент хийж сурыг гэж бодож байгаа хүмүүс болвол хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь алдаагаа нь давтахгүй байх явдал гэдэг. Тэгээ алдаагаа нь давтна гэж юу вэ гэхтэй зэрэг бид нарын санхүүгээс сөрүүлдэг хамгийн гол шалтгааных нь нэг нь юу гэхтэй зэрэг алдаа гэдэг. Ямар ч утгагүй худалдан авалтыг байндахан хийдэг ч юм уу. Эсвэл байндахан өөрөөр тавьдаг ч юм уу. За энэ алдаануудаа байндахан давтдаг. Эсвэл найдваргүй хөрөнгө оруулалт хийдэг ч юм. Тийм учраас энэ хэсэг дээр болвол энэ санаанд ормгүй алдаанууд. Энийг нь мэдээж чадах юм бол энэ дахин давтахдаггүй. За алдаанууд бол олон байдаг. Тэгсэн мөртлөө хамгийн чухал 5 алдаагийг нь хэлсэн байна. За нэгдүгээр алдаа санхүүгээс ирүүлдэг. За энэ нь юу гэхтэй зэрэг орлогоон нэмэгдүүлэхийн хэрээр хэрэглээг өсгөдөг. Ихэнх хүмүүс болвол чалан нэмэгдэхтэй зэрэг шууд хэрэглээг нэмэгдүүлж илүү их худалдан авалт хийдэг. Илүү их тансаг хэрэглээтэй болдог. Илүү их зугааж ингээл хөөж эхэлдэг. Гэтэл биш шүү дээ. Хэрвээ орлого чинь нэмэгдэх юм бол хэрэглэх биш. Мэдээж хэрэглэж болно. Эннийхэн зэрэгцээ хурамтлалаа бас өсгөх хэрэгтэй. Орлого өсчлөг юм бол хурамтлал хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгжээ сая жив жинхэнэ санхүүгийн эрхчлэн төр. За энэ нэгдүгээр алдаа. Хүн болгоны орлого нэмэгдчихэд орлого нэмэгдэхгүй хүн гэж нэгж байгаа. Тэрнийхээ хэрээр үрж идэг гэсэн. Тийм учраас тэрнийхээ хэмжээгээр хурамтлалыг бий болгох хэрэгтэй. За энэ алдааг давтаж болохгүй. За хоёрдугаард нь өөрийнхөө амьдралтай чирчилдсэн хэрэглэг. За энэ юу гэхтэй зэрэг бусдын амьдралтай өөрийгөө харьцуулаад худалдан авалт хийдэг. За энэ бол хамгийн төгөөмөл сэтгэлжийн алдаа. Тэр хүмүүс шинэ байр авсан, бие бас авах ёстой. Тэр хүмүүс шинэ машин авсан, бие бас авах ёстой. Надад байхгүй учраас би өөртөө өгөх ёстой. За энэ бол бодит хэрэгцээ биш. Тэр хүн байр авч болно, машин авч болно. Гэтэл өөр чинь заавал тэг өндөр үнэтэй машин, тансаг, орон сууц хэрэгтэй биш. Энэ бол зөвхөн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл. Тэрнээс өөр юу ч биш. Тийм учраас ийм байдлаар худалдан авалт хийх үед бодож үз хэрэгтэй. Энэ үнэхээр миний хэрэгцээ мөн үү биш үү? Би ерөөсөн бусдаа өөрийгөө харьцуулаад сэтгэл хөдлөлтөд автаад байгаа юм биш үү гэж. За 3 дугаар гаргадаг төгөөмөл алдаа нь юу гэхтэй зэрэг жарлаан хянж тэмдэглэдэггүй. Энэ бол хамгийн том алдаа. Ягаад гэхтэй зэрэг хянагдахгүй зүйлээ хүн хижээж удирдах чаддаггүй гэж. Юунд хэдий хэмжээний мөнгө жарсан бай гэдэг ерөөсөө тэмдэглэдэг. Өөрөөр хяналтахгүй урсч чинь гэсэн үг мөнгө. Авсан чалын гялас алгуулчихдаг. Карманд байгаа мөнгө нь жуун баруун гараараа чачаад дуусч идэг. Хэрэг хэмжээний мөнгө картнаас гарч ирэх юм мэдгүй. Тийм учраас энэ мөнгийг хянах эхний алхам. Хянах хэрэгтэй, контрол тогтоох хэрэгтэй гэсэн үг. За тэр нь юу гэхтэй зэрэг мөнгөтэй нүүр тулах зориг гэж юм л да. Энэ бол маш чухал үг юм байгаа шүү дээ. Мөнгөтэй нүүр тулах зориг. Дийлэн хүмүүсүүд айгаад нүүр буруулаад юунд жарсан гэдэг нь тэмдэглэдэг. Гэр бүлдэн ил тод байдлаар ярддаг. Нуучаар мөнгө жардаг. Өөрөөсөө нуур, гэр бүлөөсөө нуур. Тийм учраас хяналт тогтоож чадахгүй байна. Эжингүү малтай адилхан. Эзэнгүү малын хулгай дэрэм аавн чонхонд баригдана. Залах шуурганд өртөнө. Тэрийн шиг өөрийнхөө зардлыг хэн чадахгүй байна гэдэг бол хамгийн том алдаа гэж юм. Тийм учраас өнөөдрөөс эхлээд өөрийнхөө зардлыг тэмдэглээд
Тэрнтэйг нүүр толдог байх хэрэгтэй. Ийм зориг хэрэгтэй. За дөрөвдүгüүрт өөртөө хижээч төлбөр төлдөггүй. Сонирн байгаа биз? Хүн болтой зэрэг ус чахалгааны мөнгө төлнө. Хоолундны мөнгө төлнө. Чахам үйлчилгээний мөнгө төлнө. Бүр нэрийн ч мэдгүй янз бүрийн аппликейшнд аль хэдийн марчсан ямар нэгэн төлбөртэй хураамж. Энэ бүхэнд болтой зэрэг мөнгө төлж идэг. Гэтэл өөртөө юу тулсан? Өөрийнхөө ирээдүйн төлөө хурамтлал хийсэн үү? Өөрийнхөө боловсролд хөрөнгө оруулалт оруулсан уу? Өөрийнхөө эрүүл мэнд анхаарад мөнгө зарчуулсан уу? Тэгвэл ерөөсөө ах тийм юм байхгүй. Юм болгонд мөнгө төлдөг мөртлөө өөрийгөө марч. Энэ бол хамгийн том алдаа. Мөнгө ороод ирэхдээ жиргэл ус чахалхаанаас өксүүлээд хоол хүнс. Тэгэл ерөөсөө юу л байна? Бүх юмд тэр мөнгө гэж зарна гэж төлөвлөчихсөн. Гэтэл өөртөө ерөөсөө төлөвлөлт төлөв. Өөрөөр хэлэх юм бол хурааж хадгалаагүй гэсэн. Хурамтлал хийгээгүй гэсэн. Мөнгөтэй баян болж байгаа хүмүүс бол нэгдүгээр тултай зэрэг өөртөө төлөвлөлтөд байх нь шүү дээ. Эхлээд тэр хаваа авч үлдэх хэрэгтэй. За 5 дугаард нь мөнгө бол асуудлын шийдэл гэж хүмүүс андуурдаг. За энэ бас маш чухал. Хүмүүс болтой зэрэг их мөнгөтэй байх үед бүх зүйл сайхан болно гэж боддог. Мөнгөтэй болчмаар байна. Тэгэх юм бол асуудлыг шийднэ гэж. Гэтэл мөнгө зүгээр л одоогийн чинь зуршлуудыг томруулах шил гэж юм л да. Тэгж энэ ном дээр бичсэн байна. Энэ бол бас амар чухал үг л дээ. Хэрвээ та хитрхээ их үрлэгийн юм бол их мөнгө танд тийм хэмжээний өөр авчирч мэд. Амар байгааж. Одоо би мөнгө өрөх зуршилтай. Бага мөнгө байсан тэрийг үрчигдэг. Тэгэхээр яах вэ? Бага хэмжээний өртөө болж ирсэн. Тэгвэл их мөнгө ороод ирэх юм бол бүр их хэмжээгээр өрөн хийгээд бүр тийм хэмжээний өрөнд орно гэсэн үг. Тийм учраас хэрвээ та хэмнэлттэй, хариуцлагатай юм бол яах вэ? Бага мөнгө ч гэсэн өөрчин эрхчлөлийг олгож өгч чадна. Энэ ялгааг ойлгочихгүй биз дээ. Их мөнгөтэй бол төдий хэмжээнд нь үрээд төдий хэмжээний өрөнд орно. Өрөн таран хийдэг хүн бол харин хэмнж чаддаг хариуцлагатай хүн бол бага мөнгө байсан ч эрхчлөлтэй сайхан амьдрна гэдэг ийм санаа юм байна. Мөнгө бол таа биш. Мэдээж. Харин юу вэ гэдэг зэрэг өөрийн чинь зан чанарын тойл. Тэгэж энэ номон дээр биш. Цагаан дээр харуулчихсан байна. Мөнгө бол өөрийн чинь зан чанарын тойл. Өөрийн чинь зан чанарыг тусгаж ирсэн. Та өрн таран хийгээд өөр төлбөрд орчход амьдарч байгааг бол энэ өөрийн чинь зан чанар гэсэн. Тэр нь энэ мөнгө байдлаар өөртөө илэрч байна. Тоолны тусгал. Мөнгөний талаар алдаа гарах болвол буруу биш. Хинчсэн алдаж болно. Харин байж та алдаснаа ойлгохгүй давтаад байдах нь бол жинхэнэ алдаа гэж. Юу гэж жинхэнэ алдаа гэж үжих хөхтэй зэрэг. Алдаснаа ойлгохгүй дахин давтахыг жинхэнэ алдаа гэж байна. Тийм учраас саяын хэлсэн энэ 5 алдаа. Энэ 5 алдаагийн хэрэг тань чадах юм бол санхүүгийн өсөлт зөвхөн үлгэрт биш. Амьдралын бодит үрдэн болж гарч ирнэ. Санхүүгийн амжилт гэдэг бол ухаалаг халхамдаас илүү алдаагаа ойлгоод давтахгүй байхаас эхэлдэг. За ингээд энэ номын 7 дугаар бүлгийн 2 дугаар зүйл санхүүгийг сөрүүлдэг санаанд ормгүй алдаанууд гэсэн хэсэг өндөрлж байна. За ингээд одоо 3 дугаар зүйл. 7 дугаар бүлгийн 3 дугаар зүйл нь бол мөнгөний тухай бидний үнэмшдэг худалд хүүхүүд. За сая бол алдааны талаар ярьлаа. Одоо бол мөнгөний талаар олон хүмүүсийн буруу, үндэслэлгүй итгэл үнэмшлүүдийг авч үзсэн. За энэ бол зөвхөн санхүүгийн шийдвэрд биш. Ерөнхий амьдралын хандлагад хүртэл сүүдэр тусгадаг ийм асуудал юм байна. За энэ дээр бас 5 түүхийг бичсэн. За энэнийх нь нэгдүгээр худалдаа түүх юу вэ гэдэг зэрэг мөнгө бол муу зүйл гэдэг. Ийм худалд үг. Ихэнх хүмүүс бол ерөөсөн багаасан. Мөнгө хөөсөн хүн бол шуналтай, муу хүн гэсэн. Ийм ойлголттой өсдөг. Мөнгөний нөхөр шахаас. За энэ бол хуучны одоо шашин шүтлэг, итгэл үнэмшилтэй холбогдолтой. Тэгэхээр ийм орчинд өссөн хүмүүс бол сэтгэлжийн гүнд мөнгөтэй болохоос айдаг. Өөрийгөө хориглох ийм зан төлөвтэй болж хүмүүждэг. Илүү идэвхтэй сайжлах ёстой, илүү их орлоготой, илүү баян чинэлэг болно гэд яг нүүр тулаад ирдэг зэрэг. Нөгөө мөнгө бол муу зүйл гэдэг далд ухамсар нь ажиллаж эхэлдэг.
Ингээд хойш суудаг. Тэр тусмаа манай монголчууд болвол шүтэж биширд байсан шүтлэг бишрэлд мөнгөний муу гэж үзчихсэн. Шунал гэж үзчихсэн. Дараа нь коммунизмоор бас 70 80 жил явсан. Бас мөнгөний буруу муу гэж үзчихсэн. Хөрөнгөлтөн нууд шиг бужир муухай амтнууд байхгүй гэсэн ойлголттой. Гэтэл биш шүү дээ. Үнэнд мөнгө гэдэг бол өөрөө муу биш. Бас сайн биш. Мөнгөнд ерөөсөө ямар сайн муу зүйл байхгүй гэсэн. Харин яг хөөхтэй зэрэг өөрийн чинь зориг хэрэглэгээнээ илэрхийлэлээс шалтгаалдаг. Энэ юу гэсэн үг хөөхтэй зэрэг мөнгөний муу зүйл зарах юм бол муу гэсэн. Сайн зүйл зарах юм бол сайн гэсэн. Жишээлх юм бол авилга хөөл гахвал мөнгө зарвал тэр чинь муу гэсэн. Ам авныхаа эрх ашиг жаргал чингийн төлөө зарцуулаад байх юм бол муу гэсэн. Харин ч бусдын сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө, эсвэл өөрөө эрүүл зөв амьдрахын төлөө, өөрийнхөө хүсэл мөрөөдийг биелүүлэхийн төлөө зарцуулж явах юм бол тэр мөнгө сайн гэсэн. Тийм учраас мөнгөнд сайн муу гэж байхгүй. Харин өөрийн чинь зориг хэрэглэгээнээ илэрхийлээс шалтгаална. За мөнгөний талаарх бид нарын итгэж үнэмшдэг худал төхүүдийн 2 дугаар нь болвол мөнгөтэй болохын тулд их ажиллаж жавах хэрэгтэй гэдэг ойлголт. За энэ бас буруу. Маш олон хүмүүс болвол амжилтанд хүрэхийн төлөө өдөр шөнөгүй ажиллах хэрэгтэй. Зовох хэрэгтэй. Тэгж ойлгодог. Гэтэл биш шүү дээ. Мөнгө гэдэг бол их сонирхол. Тэр мөнгө бол хар хүчээр, хар хөдөлмөрөөр, хар зоригоор бий болдог юм биш юм. Энэ бол мөнгөний онцлог. Мөнгө бол зөвхөн хөдөлмөрөөр биш. Ухаалаг менежмент, стратеги, системээс хамаардаг гэж номдэр бичсэн байгаа юм да. Өнөөдрийн дэлхийн толгой баяч бол баян шинэлэг хүмүүсүүд бол тийм байсан. Хар хүчээр хар хөдөлмөрөөр баяжсан нэгч баг. Бүгд ухаалаг системийг ашиглаж баяжсан байгаа. Тийм учраас ганцхан хар хөдөлмөр хийгээл мөнгөтэй баян болно гэд яваад аж болохгүй гэсэн. Сурах хэрэгтэй. Мэдлэх хэрэгтэй. Тэгээд ухаалаг шийдвэр хэрэгтэй. Жишээлх юм бол энэ Facebook бол яг тийм байгаа шүү дээ. Мөнгө орж ирдэг юм систем. Facebook-ыг үүсгэж байгуулсан энэ Zuckerberg бол ерөөсөө оюутан байхдаа Facebook гэдэг ганцхан платформ л жохоос. Тэгэл энэ нь ажиллаад ирсэн. Тэгэл өнөөдөр дэлхийн толгой баячуулын нэг болсон. Орлого орж ирдэг болсон. Elon Musk хүн төрөлхтнээ хөгжил дэвшил сайн сайхны төлөө хиймэл оюун ухааны бүтсэн. Гэтэл хиймэл оюун ухаан өнөөдөр сая долларын орлого өөрт нь оруулж өгч байгаа. За 3 дугаар худал итгэл үнэмшил нь юу ихтэй зэрэг. Би тоонд муу болохоор мөнгөний тал дээр таарах тэгж ярддаг хүмүүс байна. Өөрөөр хэлэх юм бол миний толгой муу гэдэг ч юм уу. Би тоочхондоо муу гэдэг ч юм уу. Гэтэл биш та. Мөнгөний менежмент гэдэг бол тооны ухааны чадвартай ерөөсөө ямар ч хамаагүй. Юутай хамаатай байна вэ гэдэг зэрэг. Ухамсартай журшаад сэтгэлжүйн хандлага дадал дээр суралдаг. Тийм учраас тооны суут ухаантай байх шаардлага байхгүй мөнгөтэй баян болох юм бол зөв дадал журшилтай, зөв сэтгэлжүйн хандлагатай. Тэгээ энэ дээрэн суурлаад зөв шийдвэр гаргадаг. Ийм байхад л болно. Өөрөөр хэлэх юм бол хурамтлал хийдэг. Үрлэгэн тарлаган биш. Боломж жившааныг алдахгүй ашиглаад хөрөнгө оруулалт хийж чаддаг. Ийм байхад болно. Толгой сайтай юм үгүй юм уу? Тоо математиктан сайн юм үгүй юм уу гэдэгтэй огт хамаа байхгүй гэсэн. Өөрийн чинь дадал журшил нөлөөлдөг гэсэн. За 4 дугаард нь хурамтлал хийхэд орлого их байх хэрэгтэй гэсэн ойлголт. За энэ бас буруу. Би орлого сайтай болж ижил тэр орлогынхаа нэг хэсгийг хурамтлуулад ховчоо хөдөлж авна да гэж олон хүмүүс бодож яадаг. Гэтэл энэ хурамтлал гэдэг бол орлогын хэмжээ биш. Тогтмол хурамтлал их журшлын үр дүн гэдэг. Ичнээ их орлого орж ирдэг болсон ч гэсэн хурамтлалт их журшил байхгүй бол бас л хурамтлуулж чадахгүй гэсэн. Их хэмжээний орлого орж ирсэн учраас их хэмжээний зардал гараад дуусчихдаг. Төгсгөлд нь бас л ядууд орж байгаа. Өөрчлөлттэй үлдэнэ. Тийм учраас орлого ерөөсөн баг гэж үжихгүйгээр хурамтлуулж явах хэрэгтэй. Тийм журшилтай болж явах хэрэгтэй. Өнөөдөр 1 саяынхаа орлогоос 10 мянгаыг хадгалж байгаа. Ийм журшилтай болцсон байна. Тэгэх юм бол аль нэг өдөр 100 сая ороод ирэх юм бол шууд 10 саяыг хадгалах. Ийм журшлагдсан байна гэсэн. Өөрөөр хэлэх юм бол автоматар хийх гэсэн. Журшил гэдэг бол нэг ёсондоо. Тэгэхээр өнөөдөр хичнээн бага орлоготой, хичнээн их өр жээлтэй байсан ч гэсэн хурамтлал хийх хэрэгтэй. Өөртөө дадлыг суулгаж гэдэг үгнээс. Тэр бага хурамтлал сар болгон хурамтлалцаар байгаад 5 жилийн дараа, 10 жилийн дараа
асар их хэмжээний хөрөнгө болж хурамчлагдана. За худал үлгэрүүдийн хамаг суулынх нь 5 дугаар нь болвол нэг өдөр л бүх зүйл сайхан болно гэдэг ойлголт. Дийлэнх хүмүүс болвол тэгж бодож байдаг. Өнөөдөр яах вэ? Ядуу дарчиг байж болно. Үржээлтэй байж болно. Орлогогүй байж болно. Нэг өдөр сайхан болно гэдэг. Гэтэл тийм нэг өдөр хажиж ирдэх. Ягаад гэвэл ийм үгийг хэлж байгаа хүнд болвол тийм өдөр ирэх урьдчилсан нөхцөл бүрэлдээгүй байна гэсэн үг. Үнэхээр нэг өдөр мөнгөтэй болж шгүй. Гэсэн ч гэсэн тэр мөнгөтэй болсон үед ч гэсэн өөрийн чинь тэр мөнгөгүй байсан үеийн хандлага өөрчлөгдөг байна гэсэн үг. Үрлэгэн хэдэг хэвээр бүр илүү мөнгө ороод ирвэл бүр илүү сайхан амьдрал гэдэг худал итгэл үнэмшил хэвээрэн байгаа учраас. Тийм учраас энэ жинхэнэ өөрчлөлт гэдэг бол гадаад нөхцлөөс биш. Өөрийн чинь дотоод итгэл үнэмшил хандлагаас эхэлдэг. За ийм байдлаараа энэ хэсэг дээр мөнгөний тухай биднээ үнэмшдэг худал түүхүүдгээд 5 түүхийг ярьсан. За энэ хуурамч итгэл үнэмшил болвол бид нарын санхүүгийн өсөлтийг барьж байгаа дотоод цоож гэж энэ дэр бичсэн. За энийг нээх түлхүүр болвол хаа байна? Бодит мэдлэг болоод ухамсараа анжаарж өөрчлөх явдал. Үнэнхүү жинхэнэ мөнгөний талаар мэдлэгтэй болох хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө ухамсарыг буруу итгэл үнэмшил ойлгоод тэрийг өөрчлөх хэрэгтэй. За энэ нь болвол энэ хажиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүрүүдийн дотор нэг түлхүүр юм байна. Ингэж өөрийгөө хязгааруулж ирсэн буруу итгэл үнэмшлээ таниаж чадах юм болвол энэ мөчөөс эхлээд та яг хөвгдөж шин сэтгэл зүйтэй, шин журшилтай, шин боломжийн хаалгыг нэх болж байна гэдэг. Өөрчим болтой энэ шидэт түлхүүрийг хатгуулж ийн гэсэн. За өнөөдрийн ярьсныг товч дүгнэе. За өнөөдөр хажиж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шидэт түлхүүр гэдэг номын дотроос 7 дугаар бүлгийн 8 зүйлийн ихнээ 3 зүйлийг ярьлаа. Энэ ном болвол 10 бүлэгтээ 150 орчим асуудал орсон. Ийм ном байж байгаа. За эндээс бүлтэй жирэг мөнгөтэй холбогдлолтой хэдэн түлхүүрийг ярьж тайлбарлсан. За энэ нь юу байсан бэ гэвэл нэгдүгээрт нь болвол Elon Musk-ийн амжилтын амбиц гэж. Дэлхийн хамгийн баян Elon Musk болвол дэлхийг өөрчлөе. Тэрний төлөө надад мөнгө хэрэгтэй гэж ажилласан. Бусдын төлөө, нийгмийн төлөө, хүн төрөлхтний төлөө ажиллах багж болохоос мөнгө. Зөвхөн мөнгө хараад мөнгөний хойноос явах юм бол хүн бас хижээж баян шидэг. Харин бусдын сайн сайхны төлөө хичээж зүтгэж ажиллах юм бол мөнгө өөрөө бороо болоод дээрээс чинь буурна. За хоёрдугаар нь болвол санхугаан суйруулдаг санаанд дормгүй алдаанууд гэдэг. Яагаад бид нар хижээж баяждгүү өржөөл ороод идэв. За энэ дээр болвол 5 асуудал байна. Энэ алдаануудаа таниад дахин давтахгүй юм болвол асуудал өөрчлөгдөнө. За энэнийх нь нэгдүгээр алдаа нь юу гэхтэй орлого нэмэгдэхийн хэмжээгээр хэрэглэгээ өсгдөг. Хоёрдугаар нь өөрийнхөө амьдралтай зөрчилдсөн ийм зардлыг гаргадаг. Өөрөөр хэлэх юм бол бусдыг дурааж худалдан авалт хийдэг гэсэн. Гуравдугаар нь болтой зэрэг жаргалгаан хянж тэмдэглэдэг. Тэрнтэйг нүүртлахаас айдаг, хяналтандаа байлгах хэрэгтэй гэсэн. Дөрөвдүгээр нь болвол өөртөө хижээж төлбөр төлдөг. Бид нар ус чахалгаан бүх зүйлд мөнгө төлдөг мөртлөө өөртөө төлдөг. Өөртөө төлнө гэдэг нь хурамтлал хийх хэлж байна. Өөртөө хадгалж үлдэх хэлж. 5 дугаар нь болвол мөнгө асуудлыг шийдэх шийдэл гэж андуурж идэг. Их мөнгөтэй болох юм бол би асуудлыг шийднэ гэж бодож. Гэтэл их мөнгөтэй болсон ч гэсэн асуудлыг шийдэж чадахгүй. Ягаад гэвэл мөнгө гэдэг бол өөрийн чинь одоогийн зуршлуудыг томруулдаг шил гэдэг байгаа. Бага мөнгөтэй байх үед асуудал орж исэн бол их мөнгөтэй болсон ч гэсэн адилхан том асуудал орно гэсэн. Ингээд энэ алдаагаа таниад энийг давтахгүй байх нь хамгийн чухал. За 3 дугаард нь мөнгөний тухай биднээ үнэмшдэг худал түүхүүд. За энэ ямар худал түүхүүд байх вэ гэхээр нэгдүгээрд мөнгө болвол мууж үйл гэж үздэг. Хоёрдугаард нь мөнгөтэй болохын төлөө их ажиллаж явах ёстой гэж үздэг. Гуравдугаард нь би тоондоо муу учраас мөнгөний тал дээр таарахын гэж ойлгодог. Дөрөвдүгээрд нь хурамтлал хийхэд их орлого байх ёстой гэж боддог. 5 дугаард нь нэг л өдөр бүх зүйл сайхан болно гэсэн ийм хуурмаг итгэл үнэмшлүүд байдаг. За энэ хуурмаг итгэл үнэмшлээс салжээж сая мөнгөтэй баян чинэл сэтгэл хангалуун амьдрал. За ийм байдлаар 7 дугаар бүлэг дээр 8 зүйл бичсэн. За үлдсэн асуудлуудыг
Дараагийн удаа ярив. За ямар асуудал үүссэн бэ гэдэг яриг. Санхүүгийн эрхчлөлөөний 5 төвшин. Санхүүгийн шин дүрмтэй амьдрал. Тэрбумтан болох 21 хоногийн төлөвлөгөө. Хөдөлмөрөөс бүтээлээс систем рүү орлогоо шат ахуулах. Таны амьдралыг өөрчлөх 10 бизнес санаа гэсэн. За энэ хэдэн сэдвүүдийг дараагийн удаа ярив. Мэдээж миний энэ яриагийг нэг удаа сонсох нь хангалттай биш. Энэ номыг аваад гэртээ байлгах хэрэгтэй. Ширээн дээрэн байлгах хэрэгтэй. Өөрийнхөө найд нөхөд, үр хүүхэд, аав ээжтэй хүртэл бүр уншуулах хэрэгтэй. Тэгжиж гэр бүлөөрөө өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх шийдвэрлэгүүртэй болно. Оройтно гэж байхгүй. Өнөөдөр та оюутан сурагч байж болно. Нийгэмдэр гарчсан байж болно. Дунд насанд хүрчсэн байж болно. Хахмад буурал болчихсон байж болно. Гэтэл хижээж оройтно гэж байхгүй. Энэ дээр бишиж оруулсан энэ бүх агуулгуудыг хэрэгжүүлэх юм бол хэнээ ч гэсэн хүсэл эрмжилэл мөрөөдөл биелэн бодтой болно. Тэгээд илүү аж жаргалтай сайн амьдрах болчоно. Тэгээ ийм учраас та бүгд энэ хижээж оройтхгүй мөрөөдөл биелүүлэх шийдвэрлэхүүр номон шинэ жилийн бэлэг болгоод аваарай. Өөртөө бэлэг болгож өгөөрэй. Тэгээд шийдвэрлэхүүрийг хатгаарай. Хавцсан дээр нь 6 байна. Гараанд харуулга. Өөрийн чинь гарт энэ шийдвэрлэхүүр орж ирсэн гэдэг мэдрэмж цугал. Энэ бол миний та бүгдтэй барьж байгаа шинэ жилийн бэлэг. Та бүгд маань энэ номыг худалдаж авснараа бас надад өгч бэлэг юм байна. За анхаарал тавь сонссон эрхэм хүндэт сонсогчд элэг нэгтэй монголчууд та бүхэнд маш их баярлалаа.